Хай манайхан. За галзуу series угтан тавтай морилцгоо. За ингээд хэдүүлээ та нарын удаан хүлээсэн The Legend of Kitchen Soldier гэх энэ галзуу цувралаа үргэлжлүүлцгээе. За part 3-ыг удаан хүлээлгсэн боловчлаарай. Бороо нөгөө өөр сувгуудынхаа бас кино тайлбарууд тэгээд бас бус ажилтаа байж байгаад ингээд жоохон удаан хүлээлгчлээ уучлаарай. Гэхдээ ер нь бол 2 хоног л доо. 2 хоног гэдэг бол ер нь бол хурдан хугацаа шүү, тийм ээ? Тэгэхээр энэ галзуу цуврал маань өөрөө ийм галзуу сонирхолтой цуврал болохоор та нарт ингэж удаан хүлээж байгаа юм шиг мэдрэмж өгч байгаа баха гэж. За та нарынхан тэр одоо их комент, лайкуудыг хараад нэрэ хэдэн бороонууд нь галзуу ихэр урам авч байгаа шүү. За тэгэд бушуухан шиг одоо кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Тайлбараа эхлүүлэхээс өмнө энэ галзуу цувралыг та нарт ярьж өгөхөд хэдэн бороонуудтай нь бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипс хамтран ажиллаж байна. Хаан Чипсээ аваад задлаад хоч. Манайхан галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд уламжлал ёсороо лайкаар бөмбөгдөд өгөөрэй гэж. Ингээд part 4-ийн тайлбартаа хэдүүлээ орцгоё. За хавцал руу унаж өгөх аюулд орсон Сонжиг яхаа мэдэхгүй нэг үндэснээс зураад байж итэл тоглоом идэвхжиж шин даалгавар гараад ирнэ. Шин даалгавар ирлээ. Асуултад хариулна уу? Аль нь шин үндэс вэ? Шин үндэснээс барьж авна уу? За ингээд Сонжи тогоочийн нүд чадвараа ашиглаж шинэхэн Батбэх үндэснээс зуурч амжнаа. Тэгсэн тэрнийг тэсвэр алдаад гараа тавихын даваан дээр юн төрүүч амийг нь аварлаа. За тэгээд мань хоёрыг буцаа явж итэл имлэгийн нэгжийн 2 зэрэг ой дундар урсах горхноос ундны ус авч байна. Тэр хоёр уг нь хол явж найдвартай цэгээс цэвэр ус авчрах ёстой байсан чиг залхуурж мозолгнууд. За энийг харсан мань хоёр ч яваад очино. Тэгээд Сонжи усыг бохирдсан ус болохыг тогоочийн нүд чадвараа ашиглаад мэддэг. Тэгээд мань хоёр бааздаа ирж усны талаар олж мэдсэн зүйлээ удирдлагадаа хэлдэг. Тэгээд Хуан Ахмад яран штаб руу орж удирдлагуудаа хэрэглээний уснаас ууж болохгүй гэдгийг санууллаа. Ингээд рот даяараа түргэн авч бүх цэргүүдийн дашамгийг хурааж авдаг. Тэгсэн 2 цэрэг дутуу байсан нь энэ талаар мэдээгүй Гванчол Питеркон хоёр байлаа. За тэгээд тэр хоёр галтгооноос хулгайлсан бэлэн гомонгоо нууцаар чанж идэх гээд холдоод явсан нь тэр байж нөхдүүдийг бэлэн гомонгоо идчихэд сууж идэл Пак ахлах төрүүч ирээд тэр хоёрыг чихтэд аваад явах гэсэн чи замдаа нөгөө хоёрын гэдсэн базлаад яах ихэн зургуун өмдөндөөс хурахаар авцгаана. За тэгээд рот даяараа гэдсэн өвдөж хямарсны шалтгаан нь галтгооныхан биш хангамжийнхан байсанд бригадын командлагч хангамж хариуцсан Мингүү ахмадыг хатуу зэмлдэг. Удалгүй хээрийн сургууль дуусаж төв штаб дээр үр дүнг танилцуулна. Тэдний 60 дугаар батальон эхэндээ их хохирол амсаж ялах магадлал 10% байсан ч дайсны түнэлийг илрүүлж хортмогоо бүлэглэлийг устгаж чадсанаар ялах магадлалаа 50% болгож нэмэгдүүлжээ. Ингээд онцгой гавья байгуулсан мань хоёр хоёулаа тэр жилийн тэмцээний Дайны Баатар тусгай шагналаар шагнагдлаа. Тогооч цэргүүд Дайны Баатараар шалгарсанд дивизийн командлагч гайхаж байна. Тэгэд тэр хоёр тус бүр 5 хоногийн чөлөөгөөр шагнуулдаг. Бас 4-р рот шилдэг ротоор шалгарч ротын захирагч Ахмад Хуан шагнуулах болсонд мань хүний сэтгэл нь хөдлөөд ойлгох шахаж байна. За энэ үеэр хээрийн галтгоог ажилуулах даалгавраа амжилттай биелүүлсэн Сонжигийн төвшин нэгээр ахиж энийгээ дагаад шинэ боломжууд нээгдлээ. Тэр өдөр Сонжиг 0 ороод гарч иртэл Мингүү Ахмад ирээд мань хүнийг амдаж очоод чи юмаа гэж гисэн байна лээ. Гэд Ингрийн шар тэмдгийг нөгөн. Дайны Баатар минь чи тэр шүн ягаад чөтгөр харсан юм шиг зогтаад явцсан мөлий. Алав хаах хугацаа урт. Асууж тодруулах юм гарвал чөлөөтэй асууж угаарай да. Тэгээд тэмдгийг нь зүүж өгөхдөө зэрэгцээд ээрэн ахлах дэслэгч ирсэнд Мингүү Ахмад яваад өгнө. Ээрэн ирээд юу болоод байгааг асуусан чи энэ удаад Сонжи юу ч хэлсэнгүй. За ингээд гавья байгуулсан мань Сонжи ахлах байлдагч цолтой болно. Тушаал дэвших ямар байна? Шилдэг захирагчтай ротод байгаа болохоор чи ийм хурдан тушаал дэвшлээ шүү дээ. Тийм ээ. Баярлалаа. Дараа нь Хуан Ахмад Ингэрдэх Исмаилтай шар тэмдгийг тайлж авсанд тоглоом идэвхжиж шар тэмдгээс ангижирсан учраас дунд төвшний тогооч болох боломжтой болсныг мэдэгддэг. Сонжиг ингээд гүлийгээ зогссонд Хуан Ахмад гайхнаа. Дараа нь Пак ахлах төрүүч шилдэг ротоор шалгарсан ротынхноо амттай дахиагаар дайлна.
Удаан хүлээсэн чөлөөгөө авах боломжтой болсон юн төрүүчийн хөлн газар хүрэхгүй баяртай байгаа нь илэрхий. Энэ үеэр зэрлэг зулгааж яваад төр завсарлсан Гванчоло Питерган хоёр ирсэнд тэднийг хээрийн сургуулийн үеэр галтогооноос хулгай хийж нууцаар бэлэн гомин идэж тамхи татсан хэргийг нь сануулад Пак ахлах төрүүч буцаагаад хөөгд гаргалаа. Тэгсэн үнд хоёр гар өс санаад үлддэг. Маргааш өглөө нь юн төрүүч ирж чөлөөгөөр явах боломжтой болсондоо баярлж байгаагаа хэлээд талархлаа илэрхийллээ. Бас юн төрүүч өөрийг нь эзгүүд Гванчолоос болгоомжуулж байхыг сануулдаг. Тэгсэн Сонжигийн нүдэн дээр юн төрүүчийн тааламжтай байдлын хувь 100% хүрлээ. Хамтран зүтгэгч фолдерт эхний хүн нэмэгдлээ. Шинэ скил нэмэгдлээ. Одоо та хамтран зүтгэгчээ туслаарай. Скилийг ашиглаж хамтрагчаасаа тусламж авах боломжтой боллоо. Гайхсан Сонжи тэр скил дээр дараад үзтэл тэндээс гарч явах гэж байсан юн төрүүч генет зогсоод эргэж байна. Би ерөөсө будаа агшаахад чинь тусалъя. Туслахгүй бол нэг л болохгүй юм шиг санагдаад явчлаа шүү. Юн төрүүчийг ингээд гинт сайн дураараа тусалсанд Сонжи баярлнаа. За ингээд ганцаараа үлдсэн Сонжи хоолнуудаа хийж ур чадвараа сайжруулсаар л байна. Юн төрүүчийг яваад өгсөнд бүх зүйл илүү амар болсон юм шиг мань хүнд санагдаж байна. Тэгсэн галтгоонд Гванчоло ирлээ. За энэ үеэр тоглоо мэдэвчнэ. Дунд төвчний тогоож болох даалгавар эхэллээ. Эхний даалгавар Гванчолын дарамтыг давах. Өөрт чинь хамгийн дургүй цэргийг хамтран зүтгэгч болго. Мань Сонжи сандарсандаа гацлаа. Аз болоход Пак ахлах төрүүч ороод ирнэ. Юн төрүүчийг явчихсан болохоор хэнийг галтгоон туслуулъя да гэж байтал харин сайн хүн санаагаараа гэж Гванчоло өөрөө туслая гээл. За Гванчоло Шинковтой хамт ажиллаж байгаа гэдэг ганц одыг маань дээрлэхэж харагдах юм болов штэ. Тэр өдөржин гадаа талбай дээр ажиллуулчих шүмэ дөө. Яалаа гэж дээ. Би хоолыг чаддгүй юн төрүүчээс хавьгүй илүү ээж чадна. За ингээд юн төрүүчийг эзгүй байх хугацаанд тэд байн хамт байх ёстой болсонд Сонжи жоохон тийм байна. За яасан. Надтай хамт ажиллах дургүй нүг юу? Чи манай ганц од юм чи одоо хоолой бүгдийг нь ганцаараа хийчихнэ үсттэй. Би хажууд чинь амарч байя. Ахлах төрүүч ирвэл надад мэдэгдээрэй. Юн төрүүчийг гэртээ ирэхэд гэрийнхний амралтаар гадагшаа явцсан байсанд мань хүний урам хуг. За тэгээ тэр өдрөөс эхлээд Гванчоло хоол аягалахдаа Сонжигийн тасхийнхныг хамгийн хойно зогсоогоод бусад тасхийн цэргүүдэд хангалттай өгч эхэлдэг. Тэгээд Сонжигийн тасхийнхныг ирэхэд хариугүй баг хоол аягалсанд цаадуулан дургүйцэн. Яасан. Асуудал байвал хоолны дараа 2 дугаар тасаг дээр ирээрэй. За хоолны дараа Гванчолын тасгийнхан ирээд хөлдөөгчөнд байсан гахаа махыг гаргаж Сонжигоор шаруулах гэсэнд Сонжи дургүйцлээ. Хөөе үнсгэлж шал зүлэхэ болоо. Гэлс махшраатах. Яасан. Дургүй юм уу? Матхнууд дарганараас хинэн хизээ хөргөгч ухаад махшаргаад ийсэн юм бэ. За ингээд аргагүй байдалд орсон Сонжи махшарж өгөхөөр боллоо. Тэгээд агуулх руугаа ороо зогсч байтал тоглоо мэдэвчнэ. Дунд төвшний тоглогч болох даалгавар 1-р үе. Гванчолыг 7 хоногийн дотор холбоотон болго. Энэ хугацаанд цэргүүдийн галтгоонд дах сэтгэл ханамжийн төвшинг 50%-аас бууруулж болохгүй. Үүнийг биелүүлж чадахгүй бол тогоочийн замналч нь дуусна. За ингээд мань Сонжи нэлээд хүнд байдалд орсноо ухаарлаа. Нөгөө талд Батлоны захирагч Менгу Ахмадтай уулзаад бүх зүйлийг төлөвлөсний дагуу үргэлжлүүлэхийг тушааж байна. Бас тэрнийг удахгүй тушаал дэвшүүлэх бодолтой байгаа учраас ээлдэв хил аманд орохгүй байхыг тэр дунд Эрнийг анхааралтай ажиглаж байхыг сануулдаг. Энэ үеэр Эренч хүнс нийлүүлэгч компани талаар наривчлан судалсаар байна. 2 дугаар тасгийнхан бүх махаа шараад идсэн учраас маргааш нь цэргүүд амталсан будаагаар хооллож сэтгэл зүйн уруудаж эхэллээ. За энээс болоод цэргүүдийн галтгоонд дах сэтгэл ханамжийн хувь 53 руу орж ирсэнд 50%-аас доош оруулвал тогоочийн замналан дуусахыг тоглоом сануулдаг. Цэргүүд юн төрүүчийг хурдан ирээсэ гэж хүсэж хүлээж байсан бол юн төрүүч гэрийнхэнтэйгээж найзуудтайгаа уулзах чадахгүй дэмэл гэртээ өдөр хоногуудыг өнгөрүүлж байлаа. Тэр өдөр Сонжиг галтгоогоо цэвэрлжээтэл Гванчоло ирж хөргөгч дураараа ухчихад гараад явсанд Сонжи юн төрүүчийг ямар их санаж байгаагаа ухаарна. Нөгөө талд юн төрүүч тасхийнхнаа санаж байна. Тэгээд тэсэлгүй Сонжи руу залгах гэснээ болж гэнэ.
Нөгөө тал дээрэн машинтайгаа явсаар Nampo Distribution компани хаягийн дагуу ирээд үзтэл тэр нь компани хаяг биш, хог хаягдлын цэг байж таарлаа. Тэгсэн хогийн цэгийн манаач энэ талаар удирдлагатаа мэдэгдсэнд нөгөө түл нь Мингу Ахмад руу холбогдлоо. Тэгээд Мингу Ахмад энэ асуудлыг хэл амгүй зохицуулах амлана. Маргааш өглөө Гванчолыг ирэхэд Сонжэ яриа өдлөө. Таныг анх цэргийн галтгоонд ажиллаж байсан гэж сонссон. Танаас энэ талаар суралцахыг хүсэж байна. Хөөе. Хин чамд энийг хэлсэн? Хин гэдэг новш хов жив яриад байна. Нөхрийн царай хувирч илэрхий ууртаа болоод ирсэнд дургуутслын хувь нь 100% хүрчээ. Тэгэд Гванчол уурандаа гарч яваад өглөөний цайны үеэр ирсэнгүй. Эрэнд нь Сонжэ гайхлаа. Тэгэд оффист ажиллаж байсан Пак ахлах төрүүж мөн ийг хоёрыг амттай бүргэрээр дайлж Гванчолыг яагаад галтгоонд ажиллахаа болсныг нь асуудаг. Тэр жанх яг л чам шиг байсан шүү. Ингээд тэрнийг анх ирж байсныг нь дурсаж санана. Гванчол бүтэн өнчин учраас имээтэйгээ амьдардаг үуч. Имэн их сургуулийн өмнө бүргэр зарж амьдралаа залгуулдаг байсан байна. Энээс гадна Гванчол бас Сонжэ шиг үе гүлийчдэг байсан учраас Пак ахлах төрүүч тэрэнд шар Исмаилтай тэмдэг өгч байжээ. Тэгэд Гванчол юм төрүүчийн мэдэлд очоод яг л Сонжэ шиг агуулгах цэгцлэхээс ажиллаа эхэлж байжээ. Тэр төрүүч болсондоо их баяртай байсан учраас имээ рүүгээ залгаад тэр талаараа баяртайгаар бас хэлж байжээ. Имэн үе ирж амттай бүргэр авчирдаг байсанд Гванчол бүргэрээр бусдыгаа дайлдаг байлаа. Тэгсэн тэрнийг алга хааж байх үед имэн өөд болсноор Гванчол сэтгэлээр унаад хоолноос гарсан байжээ гэж. Тэр өөрийгөө цэрэгт яваагүй бол имэн нас барахгүй байх байсан гэж бодож байж. Бас имэн ганцаархнаа байж угаад нас барсан нь тэрэнд хүн дээр туссан байлаа. Нэгэрөө Гванчол гинэд алгуулчихж сандарсан ротынхнаа хайж эхэлтэл тэр ганцаараа далайн ирэг дээр сууж байж. Тэрнийг өрөвдсөн Пак ахлах төрүүч загинсангүй харин чарагдаж буцаагаад аваад явж байжээ гэж. За энэ түүхийг сонссон Сонжэ Пак ахлах төрүүчээс Гванчолын имээгийн хийдэг байсан бүргэрийг юугаар хийсэн байсан? Амт нь ямар байсныг асуусанд Пак ахлах төрүүч янзын амттай гэхээс өөр томтой юм хэлж чадахгүй л. Тэгэхэр нь Сонжэ юн төрүүч рүү холбогдож Гванчолын имээгийн авчирдаг байсан гам бүргэрийн амтыг асуусанд цаадах нь нөөрөгдөггүй. Тиймээс Сонжэ хамтран зүтгэгчээ туслаарай скелээ ашигласанд юн төрүүч гентэл сэргээд нөгөө бүргэрийг нүдэнд харагтал нь ярьж өгдөг. Бүргэрийн жорийг тэмдэглэж авлаа. Зангээ Сонжэ тэр жорны дагуу бүргэр хийгээд Пак ахлах төрүүчэд амсуулсанд амт нь их таалагдсан ч Гванчолын имээгийн бүргэрээс жоохон өөр байгаад байлаа. Тиймээс Сонжэ сүмсийг нь солиод янз бүрээр хийгээд үтсэн ч нэг л болж өгдөггүй. Сүүлдээ янз бүрийн бүргэр идсээр байгаад Пак ахлах төрүүч бүргэр идэхээс дург нь хүрдэг боллоо. Энэ хооронд өдөр хоног явсаар даалгавар биелүүлэхэд ганцхан хоног үлдээтгэн. Уг нь амтагдж байсан нэг төрлийн чихэрлэг амтыг Сонжэ хайгаад байлаа. Тэгэд санамсаргүй сүмсэндээ алимны бариан хийгээд үзтэл яг болж ирсэнд дутуу үлдсэн ганц орцыг олох ёстой болно. За ингээд хэсэг оролцсны эцэст тэр орц нь чихэртэй хуурсан сонгон байсныг олж мэдлээ гэж. Оройн Гванчолыг галтгоонд ирэхэд Сонжэ байсангүй. Тэгсэн тэнд тавган дээр бүргэр байсанд Гванчол бүргэрийг хаях гэсэн ч имээгийнх нь боодог байсан бүргэртэй адилхан харагдсан учраас хайсангүй. Тэгээд зориг гаргаад амтлаад үзтэл имээгийнх нь хийдэг байсан бүргэртэй яг адилхан амттай байсанд өөрийн ирэхгүй имээгээ санаад имээгийнхээ галтгоонд орж ирээд имээгээ хараад зогсож байх шиг санагддаг. Хүмүүст битгий хатуу хандаж байгаарэ. Хийсэн бүхэн чинь буцаад ирдэг хорвоо шүү. Ойлгосон уу? Мэ энийг хэд хамтдаа байна уу? Ингээд Гванчол өөрийн ирэхгүй хуйлнаа. Дараа нь агуулхад зүүрмгэлж байсан Сонжэ дээр ирлээ. Сонжэ тэрэнд инглигээд юу ч өөрчлөгдөхгүй шүү гэж хэлээд гарч явдаг. Тэгсэн маргааш өглөө Сонжэ галтгоонд ирэхэд Гванчол төрүүлээд ирчихсэн ногоо хэрчиж байна. Тэрнийг ногоо маш сайн хэрчиж угаад Сонжэ гайхлаа. Яагаад гайхаад байна? Би имээтэйгээ бараг 1000 байцаа хэрчсэн байх шүү. За энэ үеэр Гванчолын дургуутслын хэмжээ тэг, таалагдалтын хэмжээ 100% хүрсэнд Сонжэгийн хамтран зүтгэгчдийн фолдерт Гванчол нэмэгдлээ.
За ингээд баярлсан Сонжооч тэрнтэй нийлээд өглөөний цай бэлдэж эхэлнэ. Оройн бороо асгаж аянга цахилаад Солонгосын эрэг дагуу хууль салхит игдсэнд цэргүүдч Ротын захирагчийн тушаалаар уярын хамгаалтын шуудуу угцгаана. Тэгсэн удалгүй шуурга нэлээн ширүүссэнд бүгд пост руугаа буцацгаалаа. За энэ үеэр мөнгийг шилээ унгачгана. Тэгсэн Сонжоо шилийг нь авч өгөөд эрэхтэл салхинд хийссэн төмөр хаяг ирээд тэрнийг цохиж унгах шахсан ч азуулахад Ахмад ухаан урдуур нь орж мань хүнийг хамгааллаа. Гэвч ингэж хамгаалахдаа хоёр гараа гэмтэж ихнэ хөрхий. За ингэж хэрэн пак ахлах төрүүч хоёр Ротын даргийнхаа гарыг боож итэл постын захирагчийн орлогч ирээд каналын постыг их газартай холбодог каналын гүр усан давтсныг илтгэсэнд бүгд сандардаг. За тэгсэн бас тог тасарсанд нөхдүүд яхаа мэдэхгүй боллоо. Яаж яхад гадаа байсан дахианууд нь бүгдээрээ нүдэн дээр нь хийсчихнэ хөрхий. Маргааш өглөө гэхэд тэдний пост бүхэлдээ эвдэрч сүйджээ. Хамгийн гол нь тэдний агуулга усан давтаж авах юмгүй болсон байна. Тоггүй учраас мань хоёрч бушуухан муудах зүйлсээ мөстэй харьцагт хийцгэн. Постны тог тасарсан учраас удасны сүлжээ ажилтдаг бай. За ингээд тэд их газраас таслагдсан учраас тулааны үед ашиглах зориулалт бүхий 3 хоногийн нөөцөө ашиглахаас аргагүй болоод Сонжоо Гванчл хоёр нөөцийг хүлээж авцгаана. За энэ үеэр тоглоом дахиад идэвхжлээ. Дунд төвшний тогооч болох даалгавар номер 2. Нууцлагдсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг олж хоол хий. Цэргүүдийн гал тогоон дах сэтгэл ханамжийг 50%-аас доош оруулж болохгүй. Чадахгүй бол тогоочийн замналч нь дуусна. Гадаа талбайд цэргүүд бүгдээрээ хогоо цэвэрлж байна. Хуан Ахмад гарч ирээд цэргүүддээ урам зориг өгөх гэсэн ч гар нь өвдөөд буцаад орчлоо. Харин нөгөө талд юнтрууч гэртээ хийцгүрээд за галзуу сервисийг үздэм өдөө гэсэн шүү юм бодоод байж гин. Маргааш нь гэхэд цэргүүд байлдааны үеийн хангамжаа арай ядан эдэцгээж байлаа. Иннээс болоод цэргүүдийн галтгооны сэтгэл ханамж 60% хүрч бууржээ. Тиймээс Сонжоо байлдааны үеийн хангамжийн амт муутай хоолыг яаж амттай болгох талаар боддог. За тэгсэн тоглоом идэвхжиж тэрэнд далайн гаралтай бүтээгдэхүүнээр хоол хийхийг санал болгоно. Тэгээ Сонжоо тоглоомын зааврын дагуу шаардлагатай орцуудыг цуглуулна. За энэ үеэр Гванчл ирсэнд Сонжоо далайн гаралтай бүтээгдэхүүнээр хоол хийх бодолтойгоо хэлдэг. За тэгээд мань хоёр пак ахлах дөрүүчийн байнга иддэг хатаасан загсыг ашиглахаар санаа нийлцгэнэ. Харин Ахмад ухаан төв рүүгээ холбоо барих гэж морзны машин ашиглаад төчгнүүлж байна. Хүнсний нөөц маргааш гэхэд дуусах учраас цаашид яах талаараа ярилцахыг бусд нь хүсч байсанд батальоны командлагч удахгүй хангамжийн зүйлс явуулна гэдэгт итгэлтэй байсан Хуан Ахмад тэднийг тоолгүй хөөгд гаргана. За зөв байж гараа борон та нартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Удалгүй Сонжоо пак ахлах дөрүүчийн өрөөнд ирээд цэргүүдэд далайн бүтээгдэхүүнээр хоол хийж өгөх хүсэлтэйгээ хилээд жоорлсон хатаасан далайн арвалжаа өгөхийг хүссэнд пак ахлах дөрүүч дуртай дургүй өгнө. Хүний жоорны арвалж авч авчхад дэмий өрвөө. Тэхгүй. Таны хүлээлтэд нийцсэн амттай хоол хийхийг хичээнэ. За ингэж яв. Яваад өгөөч дээ. За ингэж мань ахлах төрүүч уйлах нь холгүй үлдсэн бол Сонжоо далайн бүтээгдэхүүнээр хоол хийхэд шаардлагатай үндсэн 3 бүтээгдэхүүнээ гартаа оруулж авлаа. Тэгээд амтлагаанд зориулсан 2 соусыг хайна. Сонжоог янз бүрийн зүйлд хурж үзээд хажуу тийшээ хараад байгааг харсан Гванчл гайхдаг. Сонжоо нэг амтлагч олсон ч хоёр дахь амтлагч нь юу болохыг сайн мэддэггүй. За энэ үеэр Гванчлын салааны нэг зэрэг нь орж ирээд тэднийг пая гэх хоол хийх гэж бэлдэж байгааг сонсоод лимоны шүүсээр амталсан загастай маш амттай хоол байдаг гэж ярьсанд Сонжоо нэг дутуу орцсон лимоны шүүс болохыг ойлгоно. Тэгээд Гванчлоос лимоны шүүс олж өгөхийг гуйсан ч нөхөр цааргалж байна. Тиймээс мань хүн хамтран зүтгэгчээ туслаараа скилээ ашигласанд Гванчл гэнт нэг зүйлийг саналаа. Гванчл шууд Хуан Ахмад дээр ирнэ.
Тэгээд цайндаа хийж уугаад байсан лимоны шүүсийг хаануугааг асуугаад аваад гарлаа гэж. За тэгээд бүх орц бэлэн болсон учраас мань хоёр Санжаагийн жорны дагуу хоол хийж эхэлдэг. Оройн хоолны цаг болоход тоггүй учраас лаасагаа сууж байсан цэргүүдийг оройн хоолнд дуудлаа. Цэргүүд их хөлсөж байсан ч амтгүй хоол идэх хүсэлгүй учраас дуртай дургүй ирцгэн. Тэгсэн нэг нь өмнө нь тавьсан хоолыг амсаад үдсэн даруйда өөрийгөө стадионы голд зогсож байгаа матадор болсон мэтээр төсөөлнө. Ингээд бүгд баярлаад амаа олохгүй эдцгээсэнд сэтгэл ханамжийн байдал 40-оос 60% рүү өслөө. Нөгөө талд гэртээ байгаа юн төрөж хийх юм олж ядсан хിവэрээ л байна. Маргааш нь амттай хоол идэж урам орсон цэргүүд урам зоригтойгоор постоо цэвэрлж байгааг харсан Пак ахлах төрүүж баярлнаа. Тэгсэн агааржуулагч нь ажиллаад тог ирсэнд Санжаа их баярлж байна. Тэгсэн Пак ахлах төрүүж ирээд дагуулад явлаа. Тэгээд жоорлсон хатаасан далайн арваалчнуудыг энэ тэндээс гаргаж ирж эхэлдэг. Тэгээд Пак ахлах төрүүчийн сэтгэл ханамжийн байдал 100% хүрч Санжаагийн хамтран зүтгэгчдийн нэг болно. Санжаа чийч тулсан газар чулуунаас цус гаргаж чадах айхтар амт юм аа. Энэ бүхэн надад биш, чамд байвал илүү хэрэг болох юм байна гэж бодлоо. За энэ хоёр батальоны командлагч Мингу Ахмадтай уулзаж Канлийн посттой холбоо барьж чадсан эсхийг асууна. Мингу Ахмад постыг 7 хоногийн хүнсний нөөцтэй учраас алзахгүй гэж баталж хэлсэнд батальоны дарга тайвширлаа. Тиймээс дарга нь ирсэн дивизийн командлагчид бүх хангалт окей гэж мэдээлэл өгсөн байна. Гэвч дараах нь Хуан Ахмад батальоны командлагчтай холбогдож 3 хоногийн хүнсний нөөцтэй байсан нь дууссан гэж мэдэгдсэнд батальоны командлагч мэдээж уурлана. Чи наадхаа эрт хэлэхгүй яасан. Би дивизийн командлагчид бүх зүйл окей гэд хэлсэн. Бүх нөөцөө гамшигт өртсөн алиудад тараалгах болчихсон штэ. Ийм байхад одоо яаж буцаагаад авъя гэх юм. Зүгээр хэд хоног тесчих мэдөө. Үгүй дарга бид нар өлсөж өглөө штэ. Хүнсний хангамж ирэхгүй болсныг мэдсэн дарга нар байж ядаж байна. Мингу Ахмад хор найруулсан гэдгийг Пак ахлах төрүүж шууд ойлгосон бол Хуан Ахмад дахиад жаахан харцнахыг хүсдэг. За тэгээд 4 дахь өдөр гэхэд цэргийн галтгоо дан бэлэн гомонгоос өөр хоолгүй болжээ хөрхий. Бүх гомонгоо цэргүүдэд чанаад өгсөн учраас Санжаа Гванчл хоёр өөрсдөө хоолгүй хоцорч байна. Тэгсэн тоглоом идэвхжиж Санжаад хоолны орц олох даалгавар өглөө. Нэг санаа төрлөө. Гэхдээ жаахан эрсдэлтэй санаа. За тэгээд тэд Санжаагийн санаагаар зориг гаргаж юн төрүүчийн шүүгийг ухаад үзтэл тэнд нь хайрцагтай дахианы хагас боловсруулсан цээж мах байна. За тэгээд Санжаа тэр цээж махыг ашиглаад дахианы цээж махтай будаатай шүл хийсэнд тэр нь 3 хагас одтой амттай хоол болж чадлаа. За энэ үеэр юн төрүүч гэртээ хийцгүрсэн хിവэрээ л байна. Маргааш нь цэргүүдэд дан цагаан будаанаас өөр хоол үлдсэнгүй. Тэм учраас цэргүүд өлсөндөө сүүлийн ганц Чикопега булаацалдаад зодолцсонд ротын офицерууд хараад шок. За тэгээд дөрвөлээ цаашид яахтлаараа яаралтай хуралдана. Пак ахлах төрүүч хааныг тийшээ яваад хүнс олж ирэх нь зүйтэй гэж үзчихсэн бол Хуан Ахмад төвөөс хангамж ирэхийг хүлээх хэрэгтэй гэж зүтгэсээр. За тэгээд хэсэг маргасны эцэст Пак ахлах төрүүч постын захирагчийн орлогч хоёр хоол хүнс олж ирэхээр явцгаана. Цэргүүдч тэрнийг заавал хоол олж ирэхийг хүсэж. За тэгээд эсэм минь эргэж ирэхийг гойцгаана. I will be back. Санжаа галаасаж заяа. Би хурдхан шиг хоол олоод ирье. За ингэ цэргүүд ахлах төрүүчийнхэн хойноос дуугаад уулзаар үлдэцгээнэ. Гэвч Пак ахлах төрүүч постын орлогч дарга хоёр уул руу авирсан даруйда төөрчнөө гэж. Нэрэ постын өмнөх ахлах төрүүч яаж амиа алдсныг хэлсэн бэлүү. Тэр нэг шүн энэ ууланд эргүүлэр явж угаад тэгээс хүнстэй таарад. За тоглосон юм аа. Хоёул ээжэнийг яваад үзье. Ахлах төслөгч Эрнийг гадагшаа гараад иртэл цэргүүд нь цагираглаад хэвтэж байна. Гайхсан Эрн юу хийж байгааг нь асуусанд цаадуулна. Ингэж хэвтвэл дээрээс бидний хэн нэгэн харах бах гэж авчихна. Учир нь тэд нар биеэрээ SOS гэсэн бичгийн хэлбэр гаргаад хэвтсэн нь энэ ажил дээ. За нөгөө талд дивизийн захирагч батальоны захирагчийг шуурганд өртсөн энгийн иргэдэд туслах ажлыг амжилттай зохион байгуулсан гэж магтаж байна. Энэний төлөө батальоны захирагчийг эхний боломжийн дээрээ тушаал дэвшүүлнэ гэдгээ хэлсэнд батальоны захирагч мэдээж баярлана.
Харин Канлийн постонд байдал хүнд байлаа. Өдрийн хоолндоо дахиад хоосон будаа идсэн цэргүүдийн нүдэн дээр амттай хоолны зураг үлгжээ хөрхий. Тэд нэр өмнө байгаа хоолыг идэж байна гэж төсөөлөд будаа идцгэн. Оройн 8 цаг болсон ч Пак ахлах дөрүүч ирэхгүй байсанд Ахмад ухаан сандарч эхэллээ. Тэгээд тэсэлгүй гарныхаа болтыг тайлаад нөгөө хоёроо олохоор гарна. За тэгсэн цэргүүд шуугаад эхэлсэнд нөгөө хоёроо ирсэн болохыг ойлгоно. Родын захирагчийн тушаалыг биелүүлээд ирлээ. Бид дүүгүр цэцгийн үндэс мөг уулын ногоон сонгон түүгээд ирлээ. Гэвч тэрнийг аюултай гисээр байтал зөрж яваад удаж ирсэнд нь Хуан Ахмад ууралдаг. Манай нөхөр явлаа гэж гонгинол. Ирэхээр ирлээ гэж гонгинол. Ятаргаатай амтэн шүү. За ингэд мань хоёр баахан зэрлэг ургамлаар хоол хийх ёстой боллоо. Санжээг тогоочийн нүд чадвараа ашиглаад харсанд тэнд дандаа хамгийн сайн чанарын эмийн ургамал болох ногоонууд байсанд Санжээ баярлнаа. Тэгээд бүгдийг нь угааж чанаж ангилдаг. За тэгээд тоглоомын жорны дагуу бибимбап хийж эхэлдэг. Ингээд хоол амжилттай болсон учраас Санжээгийн зэрлэг ургамлаар хоол хийх төвшин нэгээр нэмэгдлээ. Удалгүй оройн хоол бэлэн болоход цэргүүд мань хоёрын хийсэн хоолыг амаа олохгүй идэцгэн. Энэ хоёр хамгийн сүүлд Хуан Ахмад орж ирлээ. Тэгэд хийсэн хоолыг намсч үзээд Пак ахлах дөрүүчийг хүнс олж ирсэнд баярлснаа илэрхийлнэ. За цэргүүдээ би нэг үг хэлчихье. Энэ бибимбап шиг манай Канлийн постын цэргүүд нэгдмэл нэг цул болж чадна гэдэгт би хизээч эргэлзэж байгаагүй. Хэдийгээр шуурганаас болоод бид нар төвөөсөө холбоо тасарч баггүй зөдөрч байгаа ч энэ бибимбапын ачаар илүү хүчтэй болох болно хэдүүлээ. Намайг Канлим гэхээр та нар үүрд гэрээ. За Канлим үүрд. За ингээд бүгд хоолоо бүрж амтрахын эдэцгэн. Цэргүүдийн галтгоон дах сэтгэл ханамж 100% хүрч өссөнд Санжээ их баярлдаг. Зарим нэг талд хийцгүүрсэн мань юн төрүүч ганцаараа нэг газарт очиод хоол захиалаад сөөж уугаад сууж байна. Сони юм да. Пост дээр байхад илүү сайхан байсан юм шиг санагдаад байна. Хөөе, юу болж байна? Хин юм солиотой юм чихэн чимнэд байна. Яа, яг тэнэгтгэж штэ. Юн төрүүч төвлөрөөрэй. Төвлөр. Энэ уяар хар салхинд өртсөн иргэдэд цэргүүд тусалж байгаа мэдээ зурагтаар гарна. Тэгэд хар салхины улмаас алслагдсан цэргийн анги постууд руу хүрэх гүүр болоод замууд хаагдж хангамж тасарсан тухай мэдээлсэнд юун төрүүч постоо санаж эхэлнэ. Оройн сэтгэл нь хөдөлсөн Хуан Ахмад Пак ахлах дөрүүчийг жорны ганц ямаараа дайллаа. Тэгэд мань гурав сэтгэлээ уудлаад ярилцгаана. Тэгэд Хуан Ахмад ахлах дэслэгч Эрэнд санаа зовдөг учраас тэрнийг элдэв зүйлд оролцуулахгүй хориглоод байдаг гэдэг. Бас нэг хүнд тэрнийг хамгаална гэж амласнаа хэлдэг. Уулзалтын дараа Эрен ахлах дэслэгч өргөндөө бодлогошроод сууж байтал Санжээ ороод ирлээ. Тэгээд хээрийн сургуулийн үеэр Мингүү Ахмадын утсаар ярьж байгааг сонссноо хэлдэг. Тэгсэн Эрен эхэндээ ярианд нь итгэсэнгүй. Буруу сонссон байх гэд буцаадаг. Тэгээд хэд хоногийн өмнө тэр хоёрыг коридорт уулзаж байгааг нь харснаа санаад Санжээг үнэн хэлсэн болохыг ойлгоно. Маргааш нь гүүр нээгдэж хангамжийн эд зүйлс ирсэнд постынхан бүгд хагардлаа баярлцгаана. Энэ бол Хуан Ахмад миний хүч. Би морзоор тусламж дуудсан. Гэвч ясмин дээр постынхандаа санаа зовсон юун төрүүч хөөцөлдөж байж нэг хангамжийн зүйлсийг авчирсан байлаа. Би хангамжийн зүйлс авчирлаа. Би яг одоо галтаагаараа ороод хоол хийж эхлэх үү. За бити сүржигнээд вэ. Гэхдээ чиний новшийн амттай шүлэгч сансан шүү. Ингээд цэргүүд бүгдээрээ хангамжийн зүйлсийг зөөцгөнө. Юун төрүүчийг эргээд ирсэнд Санжээ баяртай байлаа. Гаванчул чамайг дарамтлаагүй үсттэй. Одоо би ирсэн юм чинь чамайг яаж чадахгүй үүцүүлээд өгөн заяа. Гэвч Гаванчул хоол аваад буцахдаа Санжээд баярлаа гэсэнд юун төрүүч гайхна. Тэгэд нөхдүүдийг бие биедээ сайн ханддаг болсон байгааг анзаараад сандарнаа. Хөөе, чи тэрэн лөө инээмсэглээд тэр чам руу инээмсэглээд энэ юу нь юу болоод байна? За нөгөө талд Хуан Ахмад батлооны захирагчид өөрийнхөө манлайллын ур чадвараар бүх хүнд хэцүү давааг туулсан гэж илтгэж байна. Пак ахлах дөрүүч уул руу явж мөөг үндэс түүж, Санжээ ахлах байлдагч амттай бибимбап хийсэн.
Учир нь бидэнд ердөө 3 хоногийн л хүнсний нууц байсан. Энийг сонссон Батилоны захирагч Мингүү ахмадад уурладаг. Мань ахмад уучлал гуйсан ч дотроо эрэнд уурлаад занаатгана. Хангамж ирж агуулхан дүүрсэнд Санжээ баяртай байна. Тэгээд бүх бараагаа өрж дуусахтаа зэрэгцээд тоглоом идэвхжиж тэрнийг 2 дугаар үеийг амжилттай давсныг хэлээд дунд төвшний тогооч болсныг нь мэдэгдэж энэ удаад шар биш ягаан туяа цацардаг. За ингээд өмнө нь цоошин чадварууд, цоошин жор болоод боломжууд нээгдсэнд Санжээ гайхаад ширтлээ. Дунд төвшний тогооч болсон тул одоо та 5 оттой хоол хийх боломжтой боллоо. Маргааш нь юун төрүүч чөлөөгөө дуусгалгүй ирсэндээ харамссаар байсан бол нөгөө талд Санжээ дунд төвшний тогооч болсон учраас хэрчих хурд нь 1.5 дахин нэмэгдчихсэн. Ногоог машин шиг л хэрчиж байлаа. Энийг нь харсан юун төрүүч гайхнаа. Тэгээд 2 тогоонд 2 хоол зэрэг хийж 2 гараараа хутгасанд юун төрөөч бүрч шок. За ингээд мань Санжээ нэг дор 2 4 одтой хоол хийсэнд ерөнхий левел нь 20-оос 21 рүү ахиж үүнтэй зэрэгцээд шинэ скил нэмэгдсэн нь харж байгаа хүнийхээ хоол амтлах мэдрэмжийн төвшнийг таних чадвар байлаа. За тэгээд хамгийн түрүүнд юун төрүүчийг хартал хоол амтлах чадвар нь хагас одтой харагдсанд өөрийн ирэхгүй шоолноо. За тэгээд энэ үеэр бусад зэргүүд ороод ирсэнд Гаван Чолын 2 хагас од, Пи Драгоных 3 од харагдлаа. Араас нь удирдлагууд ороод ирсэнд Хуан ахмадынх 1 од, Пак ахлах төрүүчийнх 3 хагас од харагдана. Тэгсэн мөн эгийнх 4 одтой байсанд Санжээ гайхлаа. Тэгэд мөн ээг ширээндээ очиж хоолыг амтлаад шууд хоолны амтыг туултал мэдэрсэн бол бусд нь тэрэн шиг мэдэрч чадахгүй байна. Ямар ч тач хоол идсэн цэргүүдийн сэтгэл зүй бүгдээрээ дээшилцгэнэ. Ингээд Санжээгийн левел дахиад нэг агсан ч XP оноо сайн дээшилж өгдөггүй. Тэгээд Санжээ агуулгатай орж угаад энэ талаар лавлсанд тэрнийг илүү өндөр түвшний хоол хийвэл XP оноо нэмэгдэнэ гэдгийг хэлж өгдөг. За тэгээд Санжээ 5 одтой хоол хийхээр сэтгэл шулуудна. Тэгээд хөргөгчөө ухаад үзтэл Жэж угаас ирсэн Си зэрэглэлийн хөлдөөсөн загас байлаа. Өөр сонголтгүй болсон Санжээ тоглоомын зааврын дагуу загснуудаар хоол хийж эхэлнэ. 용사님, 기름 온도가 충분합니다. Зарим нөгөө талд Батилоны захирагч Ахмад Хуан руу залгаж байна. Тэгэд энэ удаад Мингүү ахмадыг тушаал дэвшүүлсэн. Дараагийн удаад өөрийг нь тушаал дэвшүүлнэ гэж хэлээд тэрнийг Эрен болон Санжээг дагуулад ирж офицеруудын хоолны газарт болох тусгай хүлээн авалтад уриллаа. Учир нь Батилоны захирагч өөрөө ч бас тушаал дэвшжээ. Тэгэд Санжээгийн гарын хоолыг дахиж идэхийг хүсэж байгааг хэлсэнд Хуан ахмад баярлж байна. Мөн ээг галтгоонд ирж Санжээгийн загас шарж байгааг хараад өмнө нь юун төрүүч тийм загсыг яаж шарж өгдөг байсныг санаад дотор нь муухай болно. Тэгэд Санжээ загастай хоолоо хийгээд дууссан ч 5 одтой биш 4 одтой хоол болсонд урам нь хугарлаа. Энийг нь харсан юун төрүүч гайхна. Миний хийсэн хоолыг жишээ нь 4 одтой гэж үзвэл би тэрийг 5 одтой болгохын тулд яг яах ёстойгоо мэдэхгүй байгаа юм л та. Тэгэл хөөе 4 од ч хангалттай штий. 5 од модгээ бити шуналтаад байл та. Эн чин цэргийн галтгаа хөөе. Тийм 5 одтой хоол моолж чинь офицеруудын галтгоонд л хийдэг баг. За тэгсэн Санжээ нэгийг бодлоо. Удалгүй Хуан ахмад Эрен Санжээ хоёрыг дуудаад офицеруудын хоолны газарт болох хүлээн авалтад хамт явхаар болсныг хэлсэнд Эрен очих дургүй байсан бол Санжээ хааныг тийшээ гүлийж өгсөн зогсно. Тэгэд Хуан ахмад тэрнийг офицерын хоолны газарт очиж Батилоны захирагчид зариулаад тансаг зэрэглэлийн хоол хийж өгөхийг тушаалаа. За тэгэд Санжээ ямар хоол хийж өгөхөө өөрөө бодож олох ёстой болно. Тэгэд маргааш нь Хуан ахмад галтгоонд ирж Санжээг аваад явсанд Санжээ ч сарнатай хутгаа аваад явлаа. Харин галтгоонд үлдсэн юун төрүүч ганцаараа тэр өдрийн хоолыг хийх болсноо ухаарад битгий яваачтэй гэж хашгирсаар хоцорноо хөрхий. Санжээ чи энд ирэх хүмүүст супер хоол хийж өгөхдөө билнэ үү? Хамтдаа Канлын постныхан ямар агуу хүмүүс болохыг харуулцгаая. За ингэ Санжээг офицеруудын хоолны газрын үүдэнд ирэхэд тоглоом идэвхжлээ. Шинэ газрын зураг нэгдлээ. 2 дугаар шат. Офицеруудын хоолны газар. Тэднийг ороход Батилоны захирагчид баяр хүргэхээр олон офицерууд иржээ.
Хуан ахмадч захирагчид баяр хүргээд Сонжээ зочдод нь галзуу амттай хоол хийж өгөх гэж байгаа гэж гайхуулна. Тэгсэн Сонжээ сандарлаа. За тэгээд тэнд байсан хүмүүсийн амтлагааны чадварыг хартал Батлоны захирагчийн 3 одтой байсан бол дивизийн командлагчийн 5 одтой байж таарна. Ингээд анх удаага 5 одтой хоол амтлах чадвартай хүнтэй таарсан мань Сонжээ бүр сандарлаа. За тэгсэн үүнтэй зэрэгцээд дараагийн даалгавар ирж тэрнийг дивизийн командлагчид 5 одтой хоол хийж өгөхийг даалгана. Яасан? Толгой дээр минь ялаа нисээд байна уу? Үгүй, таны хоол сайн амталж чаддаг аавраг мэдэрлээ. Хөөх, энэ хүүхэд чинь харин овоо муу гаруугүй юу? Манай дарагч нь хоолндоо их ач холбогдол өгдөг. Утсанд нь ашигладаг ресторануудын дугаар дүүрэн байгаа. За тэгсэн Хуан Ахмад Сонжээг хамгийн галзуу амттай хоол хийж өгөхийг тушаана. Ингээд Сонжээ офицеруудын хоолны газрын гал тогоо руу орсонд тэнд нь баахан тогооч нар ажиллаж байна. Нэг залуу тэрнийг тосч аваад ахлах тогооч дээрээ авчирсанд ахлах тогооч залуу нэлээд ёозгүй хүлээж авч байна. Бас мань ахлахын хоол амтлах чадвар нь ерөөсөө мэдэгдэхгүй байсанд Сонжээ гайхлаа. Канлен посто. Энд постны тогооч хийгээд байх зүйл байхгүй дээ. Манай өнөөдөр курс меню тодорхой болцсон учраас өөр хоол хийх боломж бидэнд байхгүй. Тэгвэл би өөрөө аргалаад нэг хоол хийчихье. Тэр хоолыг чинь хизээ өгье. Хоолны дараалал бэлэн болчихсон. Чиний хоолноос болоод дарааллыг эвдэх боломжгүй. Гэхдээ амттай хоол хийвэл өгч болно үсттэй. Амттай. За. Тэгвэл тэнд очиод хоолоо хий. Хөргөгчнөөс дуртай юм аваад чаддаг хоолоо хийдэ. Ингээд Сонжээ өөрийн хүлээж авсан хэсэгт очиод зогссон ч хаанаас эхэлж юу хийхээ мэддэггүй. Мань хүнийг харсан туслах тогооч нар шоолж байна. Тэгсэн ахлах тогооч тэдэнд хоолоо бэлтгэхийг сануулад хашгирсанд тэдний хэрглэж байгаа тогоочийн үг хэлэлгүүдийг Сонжээ ойлгохгүй байлаа. За ингээд мань хүний үгийн санд шинэ үгнүүд нэмэгдэнэ гэж. За тэгээд хоолоо хийж эхлэхээр шийдээд хөргөгчийг нь онгойлгоод үзнэ. За, энд хүрээд парт 4-ийн тайлбар маань дуусч байна. Тэгээд хэдэн бороонд нь энэ галзуу цувралыг бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа хаан чипстэй хамтран хүргэлээ. Хаан чипсээ аваад задлаад хоч. За тэгэхээр бас л галзуугай хэсэгтэрээ дууслаа гэж. Манайхан тэгээд одоо дараагийн парт нь бол нэг их ойлгомжтой. Тэгэхээр юу яа? Хэдүүлээ болж өгвөл дараагийн партаар энэ галзуу цувралаа дуусгаж одоо хин хинийхээ цанааг амраацгаая гэж бодож байна. Тэгэхээр хэдэн бороонд нь ярилцаж байгаад айл болох одоо парт 5 6 гэхгүйгээр одоо дараагийн партаар одоо нэг мөсөн яриад дуусгахыг ер нь хичээе. За юу. Тэгэхээр тэр хооронд та нар маань нөгөө лайкаараа л бөмбөгдөд өгөхөтэйгэл болоо явчихж байгаа юм шүү гэж. За тэгээд та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Мэдээж галзуу сериэс сувга захиалаагүй бол сабадарч захиалаарай. Хэдүүлээ тэгээд дараагийн галзуу партийн тайлбараар эргээд уулзцгаая.